Намайг Амар Санаа гэдэг. Би Хинтээ аймагт төрж өссөн хүүхднаас маань ер нь Хинтээ аймагт өдөр өссөн. Мотай боксын төлөө авсан. Би багадаа эмэдэр өссөн. Тэгээд ер нь бол жоохон дүрс хүүхдсэн. Сонирхчийн боксоор хичээллээд тэгээд сонирхчийн боксоос хичээлж ирсэн чинь корона гараад тэгээд коронавигоос нэг их завсарлаж чад холимогдлаан руу орно гэж бэлтгэл сургалтаа хийж чад өөрөө хуваар хийж байгаа. Тэгээд хотод ирэнгүүтээ холимогдлааны тэмцээнд ороод тэгээд ер нь боломжтой юм байна гэдэг. Тэгээд нэг хотод клубтэй болъё гэдэг. Нэг клуб төвж үзье гэдэг. Одоо ингээд миний амжилтыг үндэслэсэн багш дээр анх ярьж ирсэн. Тэгэхдээ би нөгөө холимогдлаач олж ирж ирсэн. Тэгээд бэлтгэлээ хийж чад тэгээд холимогдлааны болонготой яг мотараа орсон. Анх өөрөх одоо багшийг хайж олоод би аягүй нөгөө толон хамшигт үздэг сохгоо. Тэгээд багш дээр очсон чинь заал руу анх удаа орсон чинь амар гоо уур амьсгалтай ингээд хүн болгоо ингээд тийч ингээд лап ап шоконд ороод төс таас гээл тэгэл ойрлж харалтаад бүр нэг яг миний яг нэг байх орчин юм санагдал. Тэгээд багш маань ирээд за юу юм блэ би тань дээр ингээд явах гэсэн юм аа. Би холимогдлоо хичээлэх гээд байгаа. Тэгсэн чинь би холимогийн багш биш би мутайн багш. Тэгтээ яг чи яваад үзэхгүй гэдэг. Тэгээ бэлтгэл дээр явангуудаа нэлээ 12 доныг авсан чинь миний одоо бэлтгэл дээр үр дүнгийн минь харангуудаа чи ер нь давган байна, боломжийн юм байна. Чи ер нь над дээр ингээ мутайгаар яв гэх. Тэгээ мутайгаар хичээллээд тэгс чи багш маань төлбөр авахгүйгээр чи одоо манай клубын тамирчин бол тэгээ мутайн тэмцээнд ор. Тэгээ багштай танилцаад мутайн тамирч болсон даа. Түүний өрсөлдөгчөөр Цэрэн хамтын Амар Санаа энэ жил 24 настай, жин 56.7 кг, түүний өндөр 175 см. Улааны суур, мотай бокс. Ер нь анхных бол хэцүү байсан шүү дээ. Би ч нөгөө нэг орон нутгаас ирсэн. Тэнгүүтээ хажуугаар нь ажил хийн. Тэгээ бэлтгэлээ хийн. Тэгэхээр ч нөгөө нэг ядарна. Тэгээ нөгөө бэлтгэл ажил хоёр гээд явсараад ерөөс эхний хэдэн дэд ер нь ялагтаад. За би ер нь ингээд хоёрын хооронд гэж бэлтгэлээ хийгээд ажил хийгээ явах юм бол амжилт үзүүлэхгүй мэн нэг юм гоо та ажилласаа гараад шууд яг бэлтгэлтэйг анхаарад тэг явсан. Тэгсэн чинь шууд амар үр дүн үзүүлэнгүүтээ орсон тэмцээн болгонд төрүүлсэн. Миний 2023 онд анх улсын аваргаар оронгууд төрүүлээд би чинь маажинд 10 хэдэн ороод 4 талаагаад дөрөвлөнд нь ялаад улсын аварга болоод анх. Тэгээд сарын дараа W холбооныхаа дэлхийн оролцол тэмцээнд орох эрхээ аваад тэрэнд оролцоод би чинь Вьетнам, Мексик, Малай гэсэн 3 тамирчтай үзэж ялангуудаа анх удаа мутайн дэлхийн аварга болоо. Тэр амар том төсөв болсон. Сэтгэл зүрхээс гардаг. Мутай Таиландын үндэсний спорт, одоо Монголын үндэсний спортоос бүх бол Таиландын үндэсний спорт мутай. Мутай нь болохоор өвдөг тохоо, өшгөл цохилтоор ялгардаг, 8 мөчөөр зодтолдог гэж ярьдаг. Тэгээ ер нь босоо талаанууд дундаасаа жоохон харгасталтай ордог. Бэртэл гэмтэл болон хүний тэсвэр зүжирх маш шалгасан спорт. Одоо ер нь бол үндсэн техникүүд бол 8 мөчөөр зодтолдог, өшгөл цохин, тэгээ тохоо өвдөг тохоо ордог. Тэгээ яг барьцалсан тохиол хавирж унтаад. Тэгээ барьцалсан тохиол шууд тохоо хийж болно. Тэрнгээрээ давуу талтай. Тэгээ бид нар бэртлийг бол ер нь бол сэтгэл зүгээр л хэмжилдэг. Ер нь бол хурдан идэг нь тэгээ сайн гам барина. Тэгээ ямар бэртэл авсанаас шалтгаалаад бэлтгэл сургалтад тааруулж юм. Тэгжил юм хурдан идэгтэй. Ер нь бол сэтгэл санаагаар унаадах юм бол ямар ч бэртлэгийн удаан л идэг. Бид нар бол аль сэтгэл санаагаа өдрөгөж хурдан идэх хэл зорилготой. Манай багшийг Мигмар Сүр гэдэг бас мотай боксер хичээлдэг. Маш олон жил болж байгаа. 10 хэдэн жил хичээлж байгаа. Тэгээд маш их туршлагатай. Багштайгаа танилцаад одоо 6 жил болж байна. Миний багш болохоор тэгээд ер нь миний бүх юм одоо багш, тэгээд миний ах, тэгээд хаяа найз болно. Тэгээд сэтгэл зүйч болно. Бэлтгэл зүйд миний эмч болно. Ер нь багш бол миний хардлыг нь харьцдаг. Тэгээ багшаасаа гадна тэгээд бэлтгэлийн хамт олон ах нараасаа тэгээ тасалжуулагчаасаа маш их үлгэр дуурайлыг авч өдөө зэрэгтэй ер нь бол тамирчин байж байгаа даа.
Тэгээ миний даваа талыг болохоор багш маань чи жиндээ амар өндөр. Тэгээд ер нь бол бус тамирч шиг тийм өгөгдөл маш өндөртэй болохоор чи ирээдүйн чамд байгаа гэдэг. Тэгээ би ч нөгөө урт мөчтэй. Тэгээ хүчтэй зөвхөн ер нь хүчтэй талтай ордог таа. Тэгээд тэднээс дээр минь илүү төлхөө ажиллаад тэгээд ер нь зааж байгаа сурч байгаа юмнууд нь миний одоо өндрийн минь ашигласан тэ хүчтэй талын минь ашигласан талаар бэлтгэл сургалтын минь хангаж өгдөг. Яг тэмцээн хоол үед бол тамирчид яг 7 хоног нэг 5-аас 6 өдөр хийдэг. Яг тэмцээн ингээд төхөөд ирж тэгэх юм бол тэгэл 7 хоног баг 7 өдөр өдрийн 2-оор хийчихэлдэг. Яг нэг өдөр нэг бүтэн амраал 6 өдрийн өдрийн 2 бэлтгэл хийн. Тэгээ бид нар чинь нөгөө бэлтгэл хийхдээ маш өндөр ачаал авдаг. Зүрхээ маш их ачааллуулдаг. Булчингаас ачаалдаг. Тэгээ амар ядардаг. Бэлтгэлийг бол маш сайн хаагаад. Тэгээ тэмцээнд орох сүүлийн 7 хоног жингээ хасдаг. Тэгээд хамгийн том даваа тал нь ерөөсөө л жингээ хасахдаа өөрөө ялж байгаа л ерөөсөө ялдаг. Жингээ хасахд маш хэцүү ер нь. Тэгээ юм силиконтой хувцастай, дээгүүр нь давхарж цамц өмснө. Тэгээ хоолоо хасна. Сүүлийн 2 хоног усаа хасна. Юу ч уухгүй. Тэгээ энэ бүгдийг даван талаад гарсны эцэст бол өрсөлдөгчд юу ч юм санагддаг. Тулааны өмнөх сэтгэл зүг бол би өөртөө чи бол үгүй авраг болох ёстой. Би бол заавал яална. Миний ард талд над итгэсэн маш олон хүмүүс байгаа. Тэднээс итгэлийг алдахгүй тул өнөдр заавал яална гэсэн тийм сэтгэлтэй ордог доо. Толооны спорт одоо өрсөлдөгчөө хамгийн их судлах ёстой. Ямар тамирчид үзэж байгаа, айл техникэн дээр нь яаж даваа талаа гаргах вэ гэдэг сайн судалгаа хийдэг. Тэгээ судалгааны үндсэн дээр ер нь толгоонд ороод яалт болдог та. Тэр бол тэгэл энэ хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Эхлээд өөрийгөө ялна, жиндээ орно. Жиндээ орох чинь маш том асуудал. Жиндээ орсоо өрсөлдөгч ялна. Өрсөлдөгчөө ялаад зогсож явах чинь хамгийн гоё тайвшрал мэдрэмж. Энэ авдаг та. Хүмүүс чинь тэгээд тэр тулааны тэр ригэн дотор тусаа хартал те бүх юмаа дайслаа зодолдоод тэгээд ингээд зогсоод ялаад иж нэг хамгийн сайн өчтэй. Би 2024 онд хагас мөрслийн дэлхийн авраг болохдоо аяг хүн тулаа хийжсэн. Миний хамгийн анхны өрсөлдөгч болохоор Америкийн авраг залуу гэж Келли гээд тэр залуутай тулах аяг өчс. Би яг халаалтан дээр бэлтгэлээ хийж хаад ийм нэг юу шил хийсэн. Шилэн дээр гიშгүүтээ миний нэг уулны хөлний уулны доотлол зүсгтээд маш их тус алдаад тэгээд боогоо орсон чинь нөгөө нэг шүүгч нь ийм болт орчлохгүй. Тэгээ би ч бүр яах ч болохгүй. Манай тасалжуулагч бас чаргалах. Үгүй энэ ингээ хөлөө ингэ зүссэн юм аа гэсэн тайлбарч оруулаад. Тэр яг хүн тулаан болчихсон. Миний хамгийн анхны тулаан. Тэгээ тэрийг ялчаад маш их баярлсан даа. Хүн тулааны ар дээр ялахт айгүй гоё. Өөрийнхөө одоо гэр бүлийнхаа тэгээ миний овголдог эмээгийнхаа нэрийг болон өөрийнхөө нэрийг Монгол улсынхаа нэр хүндийг төвдлөхийн олон улсын гэж гаргана гэдэг чинь хэн болгоныг хүсэж байгаа зүйл биш. Тэгээд гаргасан тохиол маш их баярлалаа. Тэгээ Монголоо ирээж гисэн хүмүүс ч гэсэн маш их баяртай. Тэгээ би ч гэсэн Монгол гэсэн нэрээ төвдлөхэд гаргаснаа маш их баяртай. Манай Монгол хүмүүсийн ур чадвар ген аягүй сайн. Тэгээд тулааны спорт маш их хайртай. Одоо хүүхд залуучууд ч гэсэн тулааны спортод амар хайртай болсон. Тэгээ ур чадвар маш өндөр. Ер нь бол Мотай Монголд маш хурдан өсөж байгаа. Сүүлийн хэдэн жилүүд бол хараад тахна маш олон залуучууд хичээлж байна. Одоо хичээлж байгаа бараг 1000-2000 хүрч байна. Тэгээ насан турш хүмүүс ч гэсэн маш олон байдаг. Гадагшаа өдөр тэмцээнд дэвдэг маш олон тамирчид байгаа. 5 жилийн дараа ихэд маш том хүчсэн байна. Миний хувьд бол одоо дөнгөж эхэлж байгаа миний амжилтын гар бол цаашдаа бол маш олон том амжилтыг нам хүлээж байгаа. Би ч өөрөө тэднээс гараас хичээх болно. Заавал би том амжилтаар гарна. Би ч одоо нэг тамирчин шоу цэнгийн архитаар суухаас хол идэг. Тэгээ ямар нэгэн хор зуршлыг хэрэглэдэг. Биенд минь өөрчлөлт гарсан гэвэл сэтгэл санаа бол одоо миний эргэн тойронд байгаа хүмүүс маань айгүй тийм сайхан хүмүүс идэг. Дандаа нэг үнж шудрах тий хамгийн сайхан хүмүүс л одоо ингээд миний эргэн тойронд сүлсэн санагддаг шүү дээ. Өөрөө зөв байхаар зөв хүмүүсэнд дагаад ирдэг гэдэг шиг. Тэднийхээ хүмүүсээс
урам зориг аваад тэднүүрээ ч гэсэн надад өөрсдийнхөө амьдралаас туршлагаасаа хуваалцаж тэгээ юу нь болохгүй юм болохгүй тэр нь болохгүй гэсэн дандаа зөвлөгөө өгдөг. Тэрнээс нь би ер нь зөв явж хамгаалдаг шатдаг. Хүмүүс ч нөө жоохон амжилттай гэж баардаа л те. Архитаас шоу цангийн их үзэлдэг бол би бол эсрэгээр ирээд авраг болж ирээд авраг хүн ямар ах хэвтэй лээ. Тэр авраг хүн гэдэг нэрийг баталж харуулахын тулд би илүү их бэлтгэлээ шалгуу хийж шоу цангаас илүү бэлтгэлтэй цагийг зарцуулж улам илүү амжилтаа батлахын төлөө явдаг. Би бол маш том юмыг төлөвлөсөн байгаа. Одоо мутайгаараа маш сайн мэргэжлийн талаанд амжилт үзүүлсэн байна. Нэг жилээс 2 жилийн дараа холимог талаар руу орно гэж бодож байгаа. Хэрэгжүүлэх гээд хичээж байгаа, бэлтгэлээ сайн хийж байгаа. Яг хоо дутагдж байгаа зүйлийг бол үгийн тамирчин болгоно тэ санхүүгийн асуудал байнга тулгардаг. Гэхдээ би энэ дээр их амар харамсаад байхгүй. Ер нь яаж игээд хүмүүст болгоо зохицуулах юм болох. Заавал ард талд нь гарна. Мэдээж Монгол улс саний үнийг твдлэхий олон улсад гаргаад би өөрөө ч гэсэн твдлэхэд Монгол үний энэ бие бичлэг ямар агуу болохыг харуулахыг зорддог та. Тийм болохоор ямар ч саад бишэл тулгарсан би даван туулаад заавал өргөлтөнд гарах. Hey.